Сайн байцгаана уу? Би ингээд хурамч сквиши болон жинхэнэ сквиши одоо жинхэнэ гэж нөө ориг сквиши хоёрын хоорондох нөгөө VS буюу хоорондох харьцуулалтуудыг хийх гэж байна. Тэгээд та нарын харж байгаагаар энэ хоёр том жижиг хоёр нь болохоор ориг сквиши. Энэ нь болохоор одоо хуулбар сквиши байгаа. За хамгийн эхлээд гаднах үзмжээс эхэлсэн дээр ориг сквишинууд маань болохоор ийм одоо энэ дундын хэмжээтэй энэ жижиг хэмжээтэй гэсэн. Тэгээ энэс дахиад илүү нэг том байдаг. Ийм гурван төрлийн хэмжээтэй байгаа. Тэгээд хуулбар сквишин маань болохоор энэ хоёрын яг нөгөө дундын хэмжээтэй юм шиг ийм хэмжээтэй байгаа. Мэдээж өөр өөр олон янзын хуулбарууд байдаг. За тэгээд энэ нөгөө сквиши болгонд ийм нийлдэг залгаас байдаг. Хоригчээс хоромжсэн бүгдээрэнд нь байдаг. Тэгээ энэ залгаас нь болохоор хуурамч дээр болохоор голоороо байдаг бол ориг дээрээ болохоор энэ хөлний хоёр талаар хажуу талаар явж өгсөн байдаг. Харж байгаа ч тийм байдаг. Дээрээс нь яг нөгөө энэ алпака буюу лам гөрөөсний хөлн дээр лиценз нь энэ байна. Одоо лампо той свити гэдэг энэ дээр бас лампо гэдэг байгаа. За ийм байна. За тэгээд дараа нь болохоор өнгөний хувьд ориг нь болохоор ийм гоё смут тэгээ мат гадаргуутай байдаг юм байлээ. За ингээ хөлг нь болохоор ийм гэлгардуу юм шиг гадаргуутай. Тэгээд уусгалтын хувьд одоо энэ хэсгээр шар ягаан хоёрын нийлж байгаа хэсэг дээр яг энэ гоё уусгалт ингээд сүүдэр маягаар энд бодогнууд ингэж оруулж өгсөн байгаа. Энэ дээр бас энэ дээр ингэж 3D маягаар оруулж өгсөн байдаг. Энэ дээр болохоор шууд ингээд хурамч дээр болохоор ингээд зүгээр ингээд зааглаж байгаа дүйц юм шиг шүрсцэн юм шиг энэ хэмжээтэй шууд харагдаж байгаа. Энэ дээр ч ихсэн харагдана одоо. Ингээд дээр доороос нь харахаар яг ингээд 3D харж байгаа юм шиг юм мэдрэмж төрүүлдэг. Бодлтын хувьд харин энэ дээр бол тийм байхгүй. За тэгээд нүд цэцэг. Энэ цэцэгний хувьд энэ цэцэг маш жижигхэн байдаг. Лама алпакагийн цэцэгнүүд нь бүгдээрээ маш том хэмжээтэй байдаг. Одоо энэ цэцэгнүүд нь толгоотойгоо харьцуулбал маш том байдаг. Мөн нүүр хэсэгний хувьд маш цэвэрхэн принтерлэгтэй маш цэвэрхэн принтерлсэн байгааг олж харж байгаа. Энэ дээр болохоор энэ хэсэг нь арай зузаан, тэгээд дээрээс нь сарнсан байдалтай байгаа. Шууд ялгаа нь харагдаж байгаа байх гэж бодож байна. За тэгээд сквиши хийж үзүүлвэл харж байгаа байхад солонгын 4 төрлийн өнгө, 5 төрлийн өнгөтэй байдаг. Цэнхэр, ягаан, цагаан, тэгээ солонгон болон галакси гэсэн юм өнгөдтэй байдаг. Тэгээд цагаан өнгөтэйг нь барьж үзэхэд энээсээ илүү зөөлөн санагдчихсан. Галакси болон солонгон өнгөтэйнүүд нь арай хатуу, бөгөөд арай хямдхан байдаг. Энэ дээр бол том нь арай өсөлт багтаа юм байна. Хурдандаа юм байна. Гэхдээ яг ингэж сквиши хийгээд үзье. 1 2 3 За ялгаануудын хувьд ийм байна. Тэгээд манайх дээр бол хуурамч алпака буюу лама зарагдаагүй, оргин зарагдаж байгаа. Тэгээд энэ удаагийн захиалганууд дуусгаар захиалгаар ч юм уу одоо би энийг амаар яана гэх хүсэлт гаргаад
ганц 2 ширхгээр нь авчруулж болно. Манай видеог үзсэн та бүхэнд баярлалаа. Squishy-ний захиалга авахдаа Facebook пэйжээрээ захиалга авдаг байгаа. Тайлбар буюу description хэсэгт би Facebook пэйжийн линкийг оруулж өгөх болохоор линк рүү н ороод захиалга өгч болно.